Одоогийн байдлаар таны хамгийн дуртай артист чинь хэн байгаа вэ? Монголч байж болно, гадаадч байж болно. Бүгдээрэнд нь дуртай шүү дээ. Одоо ингээд бүгд байж шүү дээ. Миний дуртай артистууд. За бүгд өөр өөр их онцлогтой. Одоо тэрнээсээ илүү дутуу гэх юм байхгүй. Бүгд өөр өөр их онцлогтой артистууд шүү дээ. дараагийн асуулт болохоор одоо алдартай музейнүүдэд байрлагддаг одоо уран бүтээлүүд байдаг да, баримл ч юм уу, уран зурагч ч юм уу. Тиймэрхүү уран бүтээлийг та өөрийнхөө хөвшилтэй аваад гэртээ байлгаж болно гэвэл аль уран бүтээлийг сонгох байсан бэ? Яс хэцүү юм дээ. Би Австрийн Egon Schiele-ийн Leopold музейд байгаа бүх үзмрүүдийн л хэрэг надад авах боломж өгвөл тэрийг л авна да. Яагаад? Таалагддаг. Маш их таалагддаг. Баярлалаа. Ярих сайхан хэлээ. Баярлалаа. Одоогийн байдлаар таны хамгийн дуртай артист, уран бүтээлч хэн байгаа вэ? Залуучууд л байгаа шүү дээ. Орчин үеийн аргаар хийдэг манай залуучууд байна шүү дээ. Дараагийн асуулт болохоор одоо алдартай музейгүүдээр байрлагддаг уран бүтээлүүд байдаг да, уран зурагч юм уу, уран баримл ч юм уу. Та аль нэгийг сонгоод өөрийнхөө гэртээ байлгана гэвэл алийг сонгох байсан бэ? Давидыг л байрлуулсан шүү дээ. За баярлалаа. Ярих сайхан өнгөрүүлээрэй. Одоогийн байдлаар таны хамгийн дуртай байгаа артист хэн байгаа вэ? Одоо энэ дунд байгаа артист. Гадаад байсан ч болно. Ер нь хамгийн дуртай артист чинь. Энэ дунд байгаа тэр зүггүй ах байна. Зүггүй ахын зураг. Яагаад? Зурагнаас нэг юу ч хийх зүгээр нэг гоё санагдаад байна. Хэлбэртэй баримл шиг санагдаад. За дараагийн асуулт болохоор одоо алдартай музейд байрлагддаг уран бүтээлүүд байдаг да, уран зурагч юм эсвэл уран баримл. Тиймэрхүү уран бүтээлүүдээс нэгийг сонгоод гэртээ байлгана гэвэл та ямар уран бүтээлийг сонгох байсан бэ? Сүүлд нэг Герникагийн зургийг гэртээ нэг зүгээр графикийг авсан. Пикассогийн. Тэрийг бас томоор нь байлгах гоё ч юм шиг. Тэр мангар том зураг. Герника. За болсон. Таны хамгийн дуртай артист хэн байгаа вэ? Гадаад ч юм уу, Монгол ч юм уу хамаагүй. Одоогийн хамгийн дуртай артист ч одоо Цагаан цоож гэдэг байгаа. Манай ихнэр. Бусд нь бол амар гоё хүндэлдэг. За дараагийн асуулт болохоор одоо алдартай музейгүүдээр байрлагддаг уран бүтээлүүд да, уран зураг, уран баримл ч юм уу. Та тэднээс нэг сонгоод гэртээ байлгаад өөрийнхөө хөвшилтэй авна гэвэл ямар уран бүтээлийг сонгох байсан бэ? Нааштай амар хүнд асуулт биш шүү. Яг нэгийг Тэ нэг 16 дугаар зуунд бүтээгдсэн зан улсрын нэг олддгүй бүтээл байдгийг тэрийг л тавихыг хүсдэг. яагаад? Яа тэгвэл тэнд байсан сэтгэлгээ одоо ямар байх вэ гэж асуулт байнга асуух хэрэгтэй. Одоогийн байдлаар ер нь хамгийн дуртай артист чи хэн байгаа? Олоос их байж болох Тийм болно. Би ер нь одоогоор Ben Khan-ыг сонсож байна. Ben Khan-ы Youth гэдэг нэг Ben Khan-ыг яг сонсдог байх гэвэл Brother гэдэг нэг директор байдیں۔ Тэрнээс ер нь үүдэлтэй болоод ер нь Ben Khan-ыг амар их сонсож байна. Яагаад? Тэр хүний өөрийнх нь клипүүдийн вижюал амар гоё байдаг юм уу? Директтэй болоо өөрийнхөө тэр хүний хувийн тестинг яг тэр яг клипээрээ ер нь гаргаад ер нь клипнээс нь болж сонсдог. Алдартай музейгүүдээр байрлагддаг уран бүтээлүүд байдаг да, уран зурагч юм уу, баримл ч юм уу. Аль нэгийг гэртээ аваад өөрийнхөө хувьчлаад авна гэвэл ямар уран бүтээлийг гэртээ авах байсан бэ? Би ерөнхийдөө уран зураг гэхээс гадна тийм sculpture юм сонирхдаг. Sculpture дундаа илүү тийм contemporary sculpture гэдэг ингээд сонирхож байгаа. Сүүлд Гуанчжоуд явж байхад би зүгээр нэг тийм хятад нэг артистын нэрийг мэдэхгүй байна. Юу ч гэсэн тийм их contemporary юм байсан. Sorry. Итали нэр ярьж чадахгүй. Тэгээд
Баярлалаа. Одоогийн байдлаар таны хамгийн дуртай байгаа артист юм болоо хамаагүй гадаад ч байсан бол. Амар олон шүү дээ. Яг хамгийн дуртай гэж хэлэхэд айгүй хэцүү. Ер нь би за Монголд ч байсан, гадаад ч байсан дуртай артист бол маш олон. Хамгийн гэж хэлэхэд айгүй хэцүү. Яагаад тэгэхээр артист болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, өөрийн гэсэн ондоошлтой. Тэгээд бүтээлийн гаднаас нь хараад энэ гоё юм байна, гоё арт хийд юм байна гэж харахаасаа илүү тухайн уран бүтээлчин ингээд судлаад өөртөө нь ярилцаад үзэхээр уран бүтээлч болгон юм өөрийн гэсэн бүр маш том гүнзгий ертөнцтэй байдаг. Тэгээ энүүгээрээ уран бүтээлч нар бүгдээрээ гайхалтай. Баярлалаа. Дараагийн асуулт болохоор одоо алдартай музейгүүдээр байрладаг уран бүтээлүүд байдаг да. Уран зурагч юм уу, уран баримлч юм уу? Тиймэрхүү уран бүтээлийг та гэртээ өөрийнхөө хувьчлаад авна гэвэл ямар уран бүтээлийг сонгох байсан бэ? За миний хамгийн дуртай яг одоо байхгүй амьд байхгүй уран бүтээлч гэх юм бол Манегийн ажлуудад дуртай, импрессионистуудад ер нь дуртай. Тэгээ Манегийн бүтээлүүдээс ер нь тавина. Хамгийн нэгдүгээр. Гэтэ маш олон байгаа шүү дээ. Яагаад? Тэгээ Манегийн бүтээлүүд хамгийн агаарлаг. Тэгээд бүр хамгийн одоо хүчтэй нөгөө сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн байдаг санагдтыг надад ер нь яг тухайн үеийн нөгөө сэтгэл хөдлөлийг маш гүнзгийгээр яг бүтээлтэй ингэж тусгаж тавьсан. Тэр агшныг илүү хүчтэй гаргасан байдаг. Тэгээ маш агаарлаг, маш тийм гоё одоо гүнзгий тийм одоо хүнд нөгөө нэг юм одоо сэтгэл өгдөг тийм бүтээлүүд байдаг. Баярлалаа. Ерөөсөө таны хамгийн дуртай байгаа артист чи хэм бэ? За би өөрөө байдаг. Болно шүү дээ. Одоо дуртай байгаа артист гэхээр одоо энэ уран бүтээлч яг ямар уран бүтээлч вэ? Хамаагүй одоо яг одоогоор ч юм уу тий. Тэгээ хамтлагч хийж болно шүү дээ тий. Дуу муу ч хамаагүй. Тий. Окей. Хамгийн дуртай байгаа артист рокт би юм да. Яагаад гэвэл сүүл нөө гаргасан одоо угаасаа яг энэ жилийн хамгийн хит уран бүтээлийг хийсэн шүү дээ. Лавга гэдэг. Далдгана жижиг гэмтгийн түүний толгойр сэлүүхэн empty бичний өдрийн бодол шүрэн чин зүуд I'm living in your head rent free нэг гэж байхгүй хайрцангуу миний карьер бол нар чинийг тэнлүү. Алдартай музейд байрлагддаг уран бүтээлүүд байдаг да уран зурагч юм уу, уран баримлч юм уу? Аль нэгийг гэртээ өөрөө хувьчлаад авна гэвэл ямар уран бүтээлийг сонгох байсан бэ? Мона Лиза. Яагаад гэвэл би өөрөө Мона Лизагийг өөрөө очиж үзэж маш их мөрөөддөг байхгүй. Хурж үзхийг маш их мөрөөддөг. Яагаад гэвэл нөгөө нэг одоо тийм алдартай том зурагнууд ч одоо хурж үзэнгүүд яг л нэг хүн барьж байгаа юм шиг одоо тэр нэг өстэй дээд өстэй нэг цамц өмссөн байлаа гэхэд цамцын ингээд хүрээд үзэхэд өс нь мэдрэгчийдэг гэж ярьдаг. Тийм болохоор Мона Лиза. За баярлалаа. Ерөөсөө одоогийн байдлаар таны хамгийн дуртай байгаа артист чинь хэм бэ? Гадаад ч байж болно, монголч байж болно. За одоогийн байдлаар миний дуртай байгаа артист бол Марзан Шаруугаа байна да. За яагаад? Марзан Шаруугааг одоо судлаагүй байна ерөөсөө. Судалгааны эргэлтэнд ороод байгаа. Тэгээд яг миний хувьд бол маш их сонирхож судалж одоо тэр өвийн сэргээгч гэдэг юм уу бас нэг түүх соёлын уламжлалт талаас нь тэр хүнийг одоо юмын уран бүтээлийг хардаг учраас Марзан Шаруугаа гэдээ илүү тодтогч хэлж байна. Яг хөө ихтэй мэдээж хамгийн бэст номер маань гэвэл одоо Зан Насрбай гэж хэлнэ л дээ Монголоос. За дараагийн асуулт болохоор одоо алдартай музейгээр байрлагддаг уран бүтээлүүд байдаг да. Уран зурагч юм уу, баримлч юм уу? Аль нэгийг хувьчлаад өөрийн гэртээ байлгаж болно, өөрийн хувийн болгоно гэвэл та ямар уран бүтээлийг сонгосон бэ? Ер нь бол уран бүтээлч хүн бол нэг артыг бол голдоггүй шүү дээ. Ер нь ямар ч байдлаар уран бүтээл хэн нэгний өөрөөс нь бүтээгдсэн бүтээл бол тэр маш үнцэнтэй учраас надад бол яг тэрний энийг их юм байхгүй. Зүгээр мэдээж эн чинь мөрөөдөл учраас мөрөөдөл бол байна. Тэгэхдээ тэрийг хилээд яах вэ тий. За баярлалаа.